эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хөнгөлөлт идэх боломжтой вэ гэсэн сэдвийн хүрээнд студид зочинтой ярилцсанаа. Манай өнөөдрийн зочин эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Баяр болд оролцож байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулаа хэвтэ эмчлүүлэх үйлчилгээнийхаа тухай яриагаа эхлэе. Яг хэвтэ эмчлэх үйлчилгээ авч байгаа иргэд эрүүл мэндийн даатгалын сангаас ямар хөнгөлөлт боломж идэх боломжтой үүдээ ямар үйлчилгээ авах боломжтой байна вэ? За эрүүл мэндийн даатгалын тухай хууль нь маань болохоор за Монгол улсын иргэн бол эрүүл мэндийн даатгалд бол албан журмаар даатгуулах ёстой байгаа. За ингээд албан журмаараа даатгуулснаар иргэн маань нийтдээ за 16 төрлийн тусламж үйлчилгээний одоо хөнгөлтийг идэх юм хэрэгтэй болж байгаа. За үүний нэг нь болохоор одоо хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ. За төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага болон за хувийн хөвчлийн эрүүл мэндийн байгууллага за дээрээс нь аршаан сувилалт аршаан сувилын тусламж үйлчилгээ авсан тохиолдолд даатгуулагч маань одоо тодорхой хөнгөлтийг эдлээд явах ёстой юм үйлчилгээ байна. Тэгэхээр жишээлбэл төрийн байгууллагын одоо 1 2 дугаар шатлал 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд хэвтэ эмчлүүлэхдээ нэмэлт төлбөр төлөөд байдаг. Энэ нь ямар тохиолдолд нэмэлт төлбөр төлдгийг ер нь ямар боломжууд эдэлтийн эрүүл мэндийн даатгалын сангаас за үндсэндээ бол одоо шимтгэлээ өөрөө хариуцж төлдөг иргэн гэж яриад байгаа. Энэ нь болохоор одоо аж ахуйн нэгж байгууллагад ажилладаг иргэн за дээрээс нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэн, хуваарай хөдөлмөр эрхэлдэг иргэн, за энэ өөрөө шимтгэлээ өөрөө хариуцж төлдөг иргэн маань болохоор за 2 дугаар шатлалын эмнэлэг гэж яриад байгаа. Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг буюу бүсийн онцлог эмчилгээний төвд хэвтэ эмчлүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээнийхээ зардлын 10%-ийг өөрөө хариуцж төлнө. За үлдэж байгаа 90% нь болохоор эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцдаг байна. За бүр 3 дугаар шатлал гэж ярьдаг одоо 1-р эмнэлэг, 2 дугаар эмнэлэг, 3 дугаар эмнэлэгт хэвтэ эмчлүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээнийхээ зардлынхаа 15%-ийг өөрөө хариуцж төлдөг. Өөрөөр хэлбэл нөгөө хамтын төлбөр гэсэн ойлголт маань явж байгаа. 10%-ийн даатгуулагч өөрөө хариуцж төлнө. За үлдэж байгаа 90 буюу за 3 дугаар шатлалын эмнэлгүүдийн тохиолдолд 85%-ийг нь болохоор эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцаад явж байгаа. Ор хоногийн мөнгө гэдэг зүйл нь тустай яригдаад байдаг. Одоо миний яриад байгаа тэр 10-15% маань л одоо хүмүүсийн хэлж ярьсанснаар ор хоногийн төлбөр гэдэг юм яригдаад байгаа. Тэр нь бол одоо яг тэр тухайн яг ямар өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн байна. За тэрнээс шалтгаалаад энэ ор хоногийн төлбөр маань бас одоо хэлбэлцээд явдаг байна. За эмнэлэг твтж байгаа тохиолдолд заримдаа шаардлагатай тохиолдолд одоо тодорхой эм тариаг гаднаас оруулдаг ч гэдэм өөрөө авдаг ийм тохиолдол байдаг. За энэ нь авах ёстой ёсгүй гэж яригддаг л да. За авсан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас эргээд мөнгө төгрөгөө одоо хөнгөлүүлэгч гэдэг юм уу буцаан авах боломж байд юм болов? За эрүүл мэндийн даатгалын хуулийн дээр нь болохоор одоо нэг зүйл заалт бол болоод орцсон байгаа. Энэ дээр болохоор зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм тариа, ороох боох материалыг даатгуулагчаас гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишг үнэийг тооцоод эмнэлгийн байгууллага маань даатгуулагчд буцаа олгоно гэсэн үүргийг бол эрүүл мэндийн байгууллага маань өөрөө хүлээсэн байна. За өөрөөр хэлбэл одоо тэр зайлшгүй шаардлагаар тэр өвчний түүхэнд бичсэн эм тариаг даатгуулагчаар өөрөөр оруулсан бол эмнэлэг маань өөрөө тэр мөнгийг даатгуулагчд буцаа олгох нэ гэж ойлгож болох нь. Тэгэхээр энийг авахын тулд даатгуулагч маань эмнэлгийн захиргаандаа өргөдлөө хүсэлтээ гаргаж өгөхөд одоо эмнэлэг маань тэр тухайн зардлыг буцааж болохгүй байна. Хувийн эмнэлгээр үйлчлүүлээд хэвтэ эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчлэх та түрүүн ярианд цус дурдсан боломж нь яг нөгөө 10-15%-аараа хөнгөлүүлдэг. Ер нь ямар боломжтой гэдэг юм бэ? Хөвчлийн эмнэлгүүдэд одоо хэвтэ эмчлүүлсэн тохиолдолд за эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа тэр өвчний оншоос хамаарат одоо энэ санхүүжилтийн хэмжээ манаас харилцан адилгүй байдаг. За энэ санхүүжилтийн хэмжээгээр даатгуулагч маань төлбөрийн хөнгөлтийг идэх нэ гэж ойлгож байна. За жишээлбэл одоо дунджаар хувийн хвшлийн эмнэлгүүдэд нэг ойролцоогоор 175 мянган төгрөгийн тусламж үйлчилгээний бол зардал гардаг. За нийт жишээлбэл одоо нэг даатгуулагч нэг хувийн эмнэлэг твтээд 300 мянган төгрөг төлөх ёстой байвал за үүнээс одоо даатгалын сангаас хариуцж байгаа 175 мянган төгрөгийн хөнгөлтийг идлээд за үлдэх төлбөрийг даатгуулагч маань өөрөө хариуцж төлөх юм.
Үнийн дуу юм байна 175 мянган. 175 маань бол өөрчлөлт өвчнийхөө оншоос. Өөрчлөгдөх юм. Жишээлбэл одоо хатгаа гэвэл одоо бас нэг өөр тарифтай байж байгаа жишээтэй. За даралт хэсэг өвчин бол бас өөр тарифтай байж байгаа жишээтэй. За бөөрийн өрөвсөл гэвэл бас тэр тарифаас шалтгаалаад энэ 175-аас ингээ хэлбэлдэж болдог. Ийм учиртай. Энэ хувийн эмнэлэг нь танай байгууллагатай одоо гэрээт байх шаардлагатай юу? Ялгаагүй юу? Гэрээт байх шаардлагатай. За улсын хэмжээнд бид нар бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар маань нийтдээ 1300-аад эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байна. За эндээс болохоор үндсэндээ нэг 50-аад төрөмчийн эрүүл мэндийн байгууллага, за 300-аад хувийн хвшлийн эмнэлэг аршаан сувлуудтай гэрээтэй ажилладаг. За эрүүл мэндийн даатгалын гэрээтэй байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд бол энэ хөнгөлтийг бол эдлээд явах нэ гэж ойлгож байна. За нийслэлийн хэмжээнд бол улсын 30-аад улсын эмнэлэг байгаа. Төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллага, за 80-аад хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа. За дээрэс нь үүн дээр нэмээд хэлэхэд мөн аршаан сувлал буюу сувлал твтийн эмчилүүлсэн тохиолдолд 110 мянган төгрөгийн хөнгөлтийг даатгуулагч маань өөрөө эдлээд явна гэж ойлгож байна. Тэгэхээр яг гэрээтэй эмнэлгүүд гэдгийг бол яаж ялгаж мэдэх боломжтой байд юм бол? За гэрээтэй эмнэлгүүд маань болохоор одоо жил бүрийн 1 сард болохоор эрүүл мэндийн байгууллагуудтайгаа даатгалын газар маань гэрээгээ байгуулад явдаг байгаа. За энэ даатгалын гэрээ бүхий хувийн эмнэлгүүдийн жагсаалттай үзэс танилцъя гэвэл за манай эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим хуудсанд байршуулсан байна. Хувийн эмнэлэг, аршаан сувлал болон дээрээс нь одоо эмийн сангуудын хаяг, байршил тэгээд шаардлагатай холбоо барих утасны дугаарыг тэмдэглэсэн ийм жагсаалттай бол танилцж байна. Эрүүл мэндийн даатгалыг за өндөр настан 0-18 насны хүүхдүүд төрөөс даадаг. Үлдсэн ажил эрхэлж байгаа хүмүүс болоод хуваараа төлдөг. Үлдсэн одоо хуваараа төлөөгүй ч гэдэм үү даатгалаа төлөөгүй иргэдийн тухайд эмнэлгээр үйлчлүүлэхдээ хэвтэн эмчлүүлэх болоод ор хоногийн зардал бүгдийн 100% өөрөө хариуцна гэсэн үг үү? Төрийн эмнэлэг байсан ч гэсэн хэрвээ эрүүл мэндийн даатгалд одоо хамрагдаагүй даатгуулагч бол одоо тэр тусламж үйлчлэл авсан тохиолдолд бол одоо бодит зардлын хэмжээгээр төлбөр өөрөө хариуцж төлнө гэсэн. За миний түрүүний хэлсэнчлэн эрүүл мэндийн даатгалын хуулинд маань болохоор эрүүл мэндийн даатгал гэдэг маань болохоор албан журмын болоод өгсөн учраас за Монгол улсын иргэн бүр одоо албан журмаар энэ эрүүл мэндийн даатгалд даатгуулах үүргийг бол хүлээсэн байна. Саний тохиолдолд одоо ямар нэгэн байдлаар даатгалаа албан журмаар төлж амжаагүй иргэн эмнэлэгт хандах шаардлагатай болохоор даатгал төлөөгүй юм чинь авахгүй гэдэг ойлголт бол байхгүй бах тий. Даатгал төлөөгүй эдийн ээлжинд бол одоо тэр эмнэлгийн байгууллага маань одоо яг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажилладаг гэсэн утгаараа болохоор өнөө даатгуулагчийг маань даатгалтаа одоо хамрагдаач гэсэн одоо тийм хүсэлтийг бол тавих хэрэгтэй тийм ээ. Тэгээд даатгуулагч маань одоо ер нь шимтгэлийн хуваараа хөдөлмөр эрхэлдэг тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн маань одоо даатгалын шимтгэл маань болохоор хөдөлмөрийн өсөлтөний доод хэмжээтэй уялдаа тавьж байгаа. За 2018 оны хувьд болохоор сарын хэмжээ нь болохоор хөдөлмөрийн өсөлтөний доод хэмжээний 1% буюу 2400 төгрөг. Ингээд жилдээ болохоор 48800 төгрөгийг төлж эрүүл мэндийн даатгалтаа хамрагдахаар болсон байна. Тэгээд даатгуулагч маань ихний ээлжинд даатгал дээр очиод эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлчөөд тэрний дараа бол тусламж үйлчлэгээ 48800 байна. Тэгэхээр би жишээлбэл даатгал төлөөгүй байх юм бол эмнэлэгт үзүүлэхийн тулд эхлээд сарын 2400-аар төлцөөд 2448,000-гээс жилээр нь төлөөд бөглүүлчих болно. За 28800-аа 48000 гээд жилээр нь даруулчих болох юм байна тийм үү нөхөө? Тийм өөрөлдвөл хагас жилээр буюу эсвэл одоо бүтэн жилээр. Хамгийн багадаа хагас жилээр төлсөн байвал үйлчилгээ авах эрхэн нэгдэн гэсэн үг үү? Үйлчилгээ авч болно. Гэхдээ тэр хүн дахин одоо цаашаа хөнгөлт идэх хэрэг нь үүснэ л гэсэн. Хагас буюу бүтэн жилээр гэдэг одоо хуулиндаа заагаад өгсөн. Энэ нь эргээгээд ашигтай авах нь шүү дээ. Өөрөө иргэнд маань өөр ашигтай. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах нь. За дээрэс нь эрүүл мэндийн даатгал даатгуулснаар даатгуулагч маань жилдээ 2 сая төгрөг хүртэлх тусламж үйлчилгээний зардлыг гаргуулах эмхтэй бол авчиж байгаа. За би хамгийн түрүү хэлжсэн нийтдээ 16 төрлийн одоо тусламж үйлчилгээний багц байгаагаас одоо нэг нь болохоор хэвтүүлийн эмчилгээ байна. За түүнээс гадна одоо амбулаторийн тусламж үйлчилгээ байна. Онцлогоо шинжилгээнд дээр орж ирнэ. За дээрээс нь одоо тэр өндөр өртөгтэй мэдцлийн үед хэрэглэгдэж байгаа эмнэлгийн хэрэгслийн тодорхой хөнгөлөлтийг бас эдлэх нь байна. За дээрээс нь эмийн үний хөнгөлөлт
гэх жишээний одоо хөнгөлтүүдийг бол даатгуулагч маань эдлэх боломжтой болоод явж байгаа. Тэгэхээр би аршаан сувилалд хамрагдаад за тодорхой лабораториудад шинжилгээ өгөөд за тодорхой шийдлийн эмнэлгүүдэд амбулаторийн үзлэг хийлгээд хэвтэн эмчлүүлээд энэ бүх үйлчилгээг одоо жилийн дотор авахдаа 2 сая төгрөгөнд багтаана гэсэн үг үү те? Үйлчлэгээр гарч ирнэ гэсэн үг тийм. Энд дээр бол хэвтүүн эмчлүүлэх байж болно тийм ээ. За одоо даатгуулагч маань эрүүл мэндийн даатгал даатгуулснаар сарда 55 мянган төгрөг хүртэлийг одоо онцлог шинжилгээний одоо зардлыг гаргах юм хэрэгтэй байгаа. За амбулаторийн одоо нэг үзлэгийг маань болохоор хэрвээ мэдцэлийн бус кабинетуудаар үйлчлүүлсэн тохиолдолд бол 15 мянган төгрөг байж байгаа жишээтэй тийм ээ. Мэдцэлийн кабинетээр үйлчлүүлсэн тохиолдолд 16200 гэсэн өөр тарифтай байж байгаа жишээтэй. За тэгэхээр баярлалаа үзэгчдээ бид өнөөдөр амбулаторийн үйлчилгээ хийгээд за хэвтэн эмчлэх үйлчилгээ авж байгаа иргэдийн тухайд эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломж гэсэн сэдвийн хүрээнд студид зочинтой ярилцаж байгаа. Манай өнөөдрийн зочноор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын за тусламж үйлчилгээний газрын ахлах мэрэгжилтэн Баяр болд оролцож байгаамаа. Та бүхэн энэ сэдвийн хүрээнд манай зочноос асуулт асуухыг хүсвэл 1919 дугаар тандах боломжтой байгаа шүү. За тэгэхээр хоёул амбулаторийн үйлчилгээний тухайд ярил л да. Амбулаторийн үйлчилгээ гэж яг ямар үйлчилгээг хэлээд байна вэ? Амбулаторийн үйлчилгээг айл эмнэлэгт хандаж авах боломжтой юм бэ? За амбулаторийн тусламж үйлчилгээ гэж яриад байгаа. Энэ нь болохоор одоо хэвтэнгээс хэвтэн эмчилүүлэхээс өөр тийм ээ амбулаторийн кабинетуудаар хэвтэн эмчилүүлсэн тохиолдолд тусламж үйлчилгээний зардлыг нь эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцаад явах нэ гэж ойлгох. За амбулаторийн тусламж үйлчилгээ бол одоо яг одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд болохоор төрийн эмчийн хэвлэлийн байгууллагуудад үзүүлээд явж байгаа. За үзүүлэхдээ одоо тухайн кабинетаар тухайн өвчний оншоор одоо 2 удаагийн амбулаторийн үзлэгийг бол санхүүжүүлээд явж байгаа. За дээрээс нь одоо нийслэлийн хувьд тэгэхээр бол нийслэлийн хүн амд мэдцэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Цөөхөн тооны эдийн эмнэлэг байгаа. Мөн өнгөөр одоо ачтан тийм ээ. Энэ эмнэлгүүдээр одоо хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд мөн эдгээр эмнэлгүүдэд 2 удаагийн амбулаторийн зардлыг ингээд олгоод явж байгаа. Тухайн кабинетэд тухайн оншоор тухайн сардаа одоо 2 удаагийн үзлэгийг санхүүжүүлээд явах нэ гэж ойлгож байна. Тэгэхээр би өөрийнхөө харьяа дүүргийн одоо эмнэлэг тандахын тулд эхлээд өрхийн эмнэлэг тандах хэрэгтэй юу тийм? Өрхийн эмнэлэг тандна. Өрхийн эмнэлгээр шаардлагатай тохиолдолд бол өөрөө ч одоо 2 дахь шатлал буюу аймаг дүүргийнхээ нэгдсэн эмнэлэг рүү илгээх нь да тэнд та очиод тэр тухайн сардаа одоо тухайн кабинетаар 2 удаа үйлчлүүлж болох нэ гэж ойлгож байна. Эсвэл одоо доторын кабинетээр 2 байж болох нь, мэдцэлийн кабинетаар 2 байж болох нь, мэдрэлийн кабинет гэх мэтчилэн тухайн кабинетийн 2 удаагийн үзлэгийг санхүүжүүлээд байна. 100% даатгалаас төлбөр нь өгөгдөхөө би 100% даатгалаас 100% даатгалаас гэж ойлгож байна. Өөрөөр одоо нэг тохиолдлыг 15 мянган төгрөгөөр тооцоод даатгалаас маань хариуцаад явж байгаа гэж ойлгож байна. За яг эрүүл мэндийн даатгалтай хүн шинжилгээ хийхэд 100% бас үн төлбөргүй 55 мянган төгрөг хүртэлх онцлог шинжилгээний зардлыг даатгалын сан маань хариуцаж явж байгаа. Хэрвээ шаардлагатай тохиолдол бол одоо улирлын хэмжээ гэдэг. Өөрөөр хэлбэл 3 сартаа тэмцэх хэмжээний буюу 165 мянган төгрөгийн хөнгөлтийг бол даатгуулагч маань эдэлж болох нэ. За энэ 165 мянган төгрөгийг бол хөнгөлтийг болохоор тодорхой тийм үнэтэй шинжилгээнүүд одоо компьютер томограф ч гэдэг юм уу те одоо MRI клиникийн одоо тэр өндөр үнэтэй шинжилгээ хийлгэж байгаа тохиолдолд даатгуулагч маань бол ашиглаж болох нэ гэж ойлгоо. Өөрөөр 165 мянган төгрөгнөөс илүү гарсан төлбөрийг л даатгуулагч маань өөрөө хариуцж төлөх нэ гэсэн. За нэг удаагийн компьютер томографийн үзлэг нь 200 мянга байхад 165-ын эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцж чана. За үлдэж байгаа тэр 35 мянгаыг нь даатгуулагч өөрөө хариуцаад төлөх нэ гэж ойлгож байна. За яг саяных дээр би жоохон задлаад асууя л да. Сүүлийн үед компьютер график MRI гэдээ маш их ярих болсон. Хүмүүс энийг асар их өндөр үнийн дүнтэй хэдэн зуун мянган төгрөг зарцуулдаг, хувьяасаа өгөх ёстой л гэдэг ойлголттой байгаад шиг байна л да ерөнхийдөө. Мэддэг нь бас байгаа л ах. Зүгээр мэдхгүй байгаа иргэдийн тухайд 156 мянга хөнгөлүүлэхийн тулд яг хаана хандаж ямар бичиг баримт гэдэг юм уу? Яг ямар одоо процесс байна вэ? Ер нь бол төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллагуудын онцлог шинжилгээ бол одоо яг одоогийн хууль тогтоомжийн хүрээнд санхүүжүүлээд явж байгаа. Хэрвээ төрийн эмчийн эрүүл мэндийн байгууллагууд дээр одоо тэр төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт нь одоо энэ компьютер томографийн шинжилгээ буюу эсвэл одоо тэр
өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд багцсан тохиолдолд бол даатгалагч бол одоо нэмэлтээр юм бүрдүүлэх шаардлагагүй. Өөрөлдөл дээр даатгуулсан гэдгээ л бодлого баримт. Тэгвэл өөрөлдөл эрүүл мэндийн даатгалын төвтэй. Танай байгууллагатай гэрээтэй лабораторид би MRI хийлгэхэд ч юм уу одоохондоо лабораторийн хувийн хөвшлийн одоо тэр хувийн лабораторитой болохоор яг тэр өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ үзүүлэх одоо харилцаа бол хараахан хийдэггүй байна. Ер нь бол үе шаттайгаар энэ хувийн хөвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тэр тусламж үйлчилгээг үе шаттайгаар ингээд санхүүжүүлэхээр явахаар байна. За яг одоогийн мөрдөж байгаа бол тогтоомжийн өрөөнд бол одоо тийм харилцаа бол байхгүй байна. За жишээлбэл оюутнууд бол орон нутгийн бүртгэлтэй гэсэн хэрнээ за хоёлаа шууд утас холбогдсон байна. Энийг дараа асуулт өргөжлүүлье. Яно? Яраар асуугаарай та. Яно? Байн сонсч та асуулт асуугаарай. Энэ хувийн эмнэлэгт эмрээд харуулахад яадээ? За баярлалаа. Сая түрүүний ярьсан байна тийм ээ. Одоо хувийн хвшлийн эмнэлгүүдийн онцлогоо шинжилгээг бол одоо санхүүжүүлэх юм харилцаа бол байхгүй байна. Энэ одоо би түрүү хэлсэнчлэн үе шаттайгаар энэ хувийн хвшлийн эмнэлгүүд маань ч гэсэн ороод ирнэ. За дээрэс нь ингээд сая энэ хувийн хвшилтэй холбоотойгоор одоо илэгний С вирусыг ачаалал тоолох шинжилгээг бол одоо 125 мянган төгрөгөөр санхүүжүүлээд явж байгаа. За одоо улсын хэмжээнд болохоор 2017 онд бол 21 лаборатори энэ тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн. За энэ жил 2018 онд маань болохоор энэ маань нэмэгдээд нийтдээ 30-аад лаборатори тэр илэгний С вирусын ачаалал тоолох шинжилгээг бол хийж байгаа. Энэ шинжилгээний нэг удаагийн тохиолдлыг одоо нэг удаагийн шинжилгээг нь 125 мянган төгрөгөөр одоо эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцаад явж байгаа. За нэг даатгуулагчийн 2 удаагийн давтамтайгаа одоо өөрөөр 2 удаагийн одоо тэр ачаалал тоолох шинжилгээг зардлыг одоо даатгалын сан маань хариуцгаар болсон байна. Саяны үзэгчийн асуултан дээр MRI гэдэг MRI болохоор одоо хувийн хвшил хараахан тоолох юу хөнгөлөхгүй байгаа юм байна. Зүгээр яг 2 дугаар шатлалын эмнэлгүүд ч гэдэг юм уу хүртээмж нь ямар байгаа вэ? Нөгөө хөнгөлөл 156-гаа хөнгөлүүлэх боломжтой эмнэлгүүд нь хэд байд юм болоо? Ер нь бол 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд бол компьютер томографи одоо тусламж үйлчилгээ бол бүгдээрэнд нь байгаа. Тийм ээ. 2 дугаар шатлал дээр бол бас харьцангуй цөөн. Энэний тэгэхээр ачаал нь ямар байдаг бол гэдэг дээр л нөгөө хүмүүс яаралтай одоо дурандуулаад тэр одоо MRI дээр үзүүлээд ирээ гингүүт тэнд очихоор дараалал ихтэй байдаг болохоор яалтчгүй хувийн эмнэлгүүд рүү явдаг болов гэж хувийн одоо онцлогоон руу явдаг болов гэж ойлгоод байна л та. Тэгэхээр энэ дээр яг судалгааны ажилч гэдэг юм уу тодорхой гэрээ хэлцүүд хийгдсэн хувийн шилжүүлэх боломжтой байгаа. Дэлхийн газар маань болохоор одоо энэ дээр ч гэсэн одоо бас судалгаагаа хийгээд явж байгаа. Үнэхээр одоо тэр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд одоо үзүүлэхэд хүндрэлтэй байгаа. Тусламж үйлчилгээг одоо иргэдэд хэр ойртуулах үүднээс бид нар одоо хувийн хвшлийн эмнэлгүүдийг ингээд үе шаттайгаар ингээд даатгал руу оруулж ирж байгаа. Ер нь цаашдаа бол одоо хувийн хвшлийн эмнэлгүүд маань ч гэсэн одоо тэр өндөр үнэтэй тусламж үйлчилгээг үзүүлээд одоо даатгалын сангаас одоо зардлын төлбөрийг хариуцаад явах бол үүсгэл газаргүй болчихсон. За яг одоогийн үрдэж байгаа юм болохоор одоо ер нь энэ үе шаттай ажлууд маань бол хийгдээд явж байна. За түрүүний миний хэлсэнчлэн илэгний С вирусыг оруулаад ирлээ. За мөн 2018 онд илэгний Б вирусыг бас адилхан тоолохоор болж байна. Тийм ээ даатгуулагчдынхаа гих мэттэй үе шаттайгаар хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд маань ч гэсэн мөн адилхан одоо энэ харилцаанд орно гэж ойлгож байна. Тэгэхээр түрүүний асуултаа өргөжлүүлээ л да. За орон нутгийн бүртгэлтэй оюутнууд нийслэлд бол нэлээд олон сараараа амьдардаг те сурдаг. Энэ хугацаанд одоо амбулаторийн тусламж үйлчилгээ авах шаардлага үүссэн тохиолдолд эрхэм нээлттэй байд юм уу? Эрхэм бол нээлттэй байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ч гэсэн зохицуулсан. Эрүүл мэндийн сайд, боловсролын сайд хоёрын хамтарсан тушаалаар бас яг тэр оюутнуудыг хэрхэн хаана одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах вэ гэсэн одоо тушаал гарсан байгаа. За дээрээс нь хэлэхэд бол одоо 2 дугаар шатлалын аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгээр эмчилүүлсэн тохиолдолд харьяал харгалзахгүй үйлчлүүлнэ гэсэн бас хуулинд бол бас нэг тийм заалт байна. Тэгэхээр бол орон нутгийн иргэн ар хангаа аймагт явжгаад магадгүй өвчний үзүүлэх шаардлага гарвал боломжтой. Тэглүү яах вэ? Тэр Баян хонгорын иргэн нийслэлд явж бас боломжтой. Өөрөлдвөл одоо өвчний учрал үзүүлэх гэдэг нь шүү дээ тэр хүн маань. Тийм ээ. Тэгэхээр одоо тэр өвчний учраас тэр 2 дугаар шатлалын эмнэлэгт
одоо эмчлүүлсэн, тусламж үйлчилгээ авсан тохиолдолд харьяалал гаргацахгүй үйлчлэнэ гэж байна. Заавал эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ явах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ явах хэрэгтэй. Аха. Ерөнхийдөө одоо яг манай цахим систем маань одоо ингээд нэвтрээд эхэлж байна. Одоо эмийн сантай холбоотой цахим систем маань одоо нэвтрээд эхэлжтэй яваанд одоо хувийн хвшлийн эмнэлгүүд алшаас үл маань гэсэн одоо цахим систем нэвтрээд эхэлнэ. За инглиснээр одоо тэр хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь даатгуулагчаас одоо заавал одоо тэр эрүүл мэндийн даатгалын дэвтрийг шаардаад байхгүйгээр үнэхээр одоо иргэний өмнөх нь байгаад регистрийн дугаараар нь тэр хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн байна уу гэдгийг одоо харж баталгаажуулах юм боломжтой болчихж байгаа. Тэгэхээр одоо заавал одоо даатгуулагч маань эрүүл мэндийн даатгалын дэвтрээ бариад байх ер нь бол цаашдаа бол шаардлагагүй болно гэсэн. Регистрийн дугаараар нь одоо бүх мэдээлэл нь одоо тэр тухайн хувийн хвшлийн байгууллагуудад бол харагдана гэж ойлгох. Эрүүл мэндийн даатгал төлөхгүй байхын ялгаа нь ер нь юунд байна вэ? Төлөхгүй хуулиндаа үнэхээр албан журмын та бүхэн мэдж байгаа. Хэрвээ жолооч хүн л бол тэр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал гэдэг нь заавал даатгуулах хэрэгтэй. Тэрнтэй адилхан одоо хуулиараа нэгэнт одоо эрүүл мэндийн даатгал маань болохоор албан журмын байна гэж заасан учраас даатгалд бол одоо заавал даатгуулах юм одоо болж байна. Монгол улсын бүх иргэн байна. Тийм тэр байтугай бүр 20 хял эдэлж байгаа 20 жил хүртэл хамрагдах нь уцаа цэргийн албан агч хүртэл хамрагдаад явах нь. За дээрээс нь одоо Монгол улсад одоо байнга орсон сууж байгаа. Ийм хүмүүс хүртэл эрүүл мэндийн даатгалд бол одоо албан журмаар хамрагдахаар хуульчлагдсан байна. Уцаа цэргийн албан агч хоригдож байгаа иргэдийн тухайд төрөөс даадын болов аль эсвэл одоо тодорхой хөдөлмөр ихтэй тэрнээс нь хугацаа цэргийн албан агчдыг болохоор тэр тухайн цэргийн ангийн нэгтгэл нь хариуцч төлөхөөр хуульчлагдсан байна. За 20 ангид 20 хял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь тэр тухайн 20 анги нь хариуцаад эрүүл мэндийн даатгалын санд төлөвлөхөөр ийм залтууд бол байна. Би танаас статистик та асуувал яг одоо бэлэн байгаа хэсгийг сайн мэдэхгүй байна. Ер нь одоо хэдэн хувийг нь төрөөс даадгийн ч гэдэм үү саяны таны хэлсэн бүлгүүд байна те. Албан журмаар даатгуулах хувь нь хэдэн үе бэ? Ер нь одоо яг хэдийн хэмжээний одоо нөгөө төлөлттэй байна уу? Хэдэн хувийн даатгалдаа хамрагдсан байна уу гэдэг зүйлийг асуух гэдэг. Энийг яахын тулд одоо шимтгэлээ өөрөө хариуцж төлдөг иргэд маань болохоор одоо нийт орлогын маань за нэг ойролцоогоор тунцаар 60-70% бол бүрдүүлдэг байгаа. Тийм ээ орлогын маань нийт 60-70% шүү дээ. Төр хариуцах иргэд маань гэдэг одоо өндөр настай өндөр насны тэтгэврээс өөр мөнгө орлогогүй иргэн байна. Тийм ээ. За дээрээс нь одоо 0-18 насны хүүхэд байна. За дээрээс нь одоо тэр нийгмийн халамжийн дэмжлэг тусалцаа зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл зорилттой бүлэг гэж ойлгох юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас муу адилхан ороод явчихна. За эдгээрийн маань одоо орлогод бүрдүүлж байгаа хувь нь болохоор нэг дунджаар 10-15%. Төрөөс болж байгаа. Өөрөөр хэлбэл төр хариуцж байгаа. За дээрээс нь одоо нөгөө зардал талдаа тусламж үйлчилгээ авдаг талдаа гэхээр бол яг эсэргээрээ байдаг. За төр хариуцах иргэд маань болохоор одоо нийт тусламж үйлчилгээний 60%-ийг эзэлж байгаа жишээтэй. За шимтгэлээ өөрөө хариуцж төлдөг иргэд маань болохоор нийт тусламж үйлчилгээний 20%-ийг авч байгаа жишээтэй. Орлогын бүрдүүлэлтийг бол өөрөө төлдөг иргэд илүү бүрдүүлдэг ахнаа. Зардал тал дээр болохоор нөгөө эсэргээрээ байдаг. За тэгэхээр энэ маань болохоор нөгөө эрүүл мэндийн даатгалын маань үндсэн гол зарчим тийм ээ. Эв санааны нэг. Эрүүл нүвчтэй. Одоо залуу нь одоо настайгаа дэмжих одоо ерөнхийдөө нөгөө эв нэгдлийн зарчим гэж бас эв санааны нэгдлийн зарчим гэж бас гоё зарчим байна шүү дээ. Энэ зарчим маань одоо ингээ хэрэгжээд явж байна гэдгийг бол энэ статистик бол тодорхойлж байгаа. Нэг иргэн 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй гэдэг түрүү хууль ярианда ярьсан. Ер нь тусламжаа саяны нэг орлогын бүрдүүлэлтийг дийлэнх хувь бүрдүүлдэг 60-70% маань хөдөлмөрийн насныхан завгүй байдаг. Завгүй байдаг гэдэг утгаараа аль болохоор эмнэлэг рүү явахгүйгээр асуудлаа шийдвэрлэх сонирхолтой байдаг ч гэдэм үү. Энэ хүмүүс 3 жилдээ тусламж үйлчилгээ аваагүй бол бүрэн онцлуулах боломжтой гэдэг хуулийн залт хэвээрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болов. Тэр 3 жил дараалал эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардал гаргуулаа гэдэг нь болохоор өмнөх хуулийн дээр байсан. За шинэ хуулийн дээр маань болохоор яг тэр шимтгэлээ өөрөө хариуцаад төлөөд байгаа иргэдийг одоо хэрхэн яаж урамшуулах вэ гэдэгтэй холбоотойгоор даатгуулагчийн нас, хувьс, эрүүл мэндийн эрсдэлтийг үндэслээд одоо урдсан сэргийлэх үзлэг шинжилгээнд одоо хамруулж болно гэдэл заагаад өгсөн байна. За энэ ажлын өмнөд болохоор 2017 онд болохоор 40, 45, 50, 55 60-65 насны иргэд маань
болохоор одоо тэр урдсан сэргийлэх үйлчлэгийн 3 багцаас сонгоод үйлчлүүлжсэн. За нэг нь болохоор одоо дотрын өвчлийг илрүүлэх. За дотрын өвчин, үе мөчний өвчин гэсэн 2 дугаар багц нь 3 дугаар багц нь болохоор хавдрын одоо багц гэж байсан. За ингээд 40-45 буюу нөгөө зорилтод бүлгийн маань хүмүүс маань тийм ээ. За энэ 3 багцаас сонгоод онцлогоо шинжилгээнд бол хамрагдах боломжтой байсан. За 2018 онд маань ч гэсэн одоо энэ маань ингээд цаашдаа үргэлжлээд явна. 18 оны тухайд за даатгал төлөгч одоо жишээлбэл би байлаа гэхэд тэр багцуудаас ямар багц надад үйлчлэх боломжтой байгаа юм болоо онцлог мэдээлэл болохоор та бүхэн манай цахим хуудаснаас авч болно тийм ээ. За дээрээс нь одоо тэр харилцагч даатгалын гэрээ бүхий тэр харилцагч эрүүл мэндийн байгууллагуудаас авч болно. За тэднээсээс илүү тод мэдээлэл бол илүү тодорхой мэдээлэл бол авах тийм боломжтой. Танай цахимчин ямар аяг гэдэг вэ? Эрүүл мэндийн даатгалын ерхий газар гэсэн юм байна. Google руу ороод эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж тайхаар гараад ирдэг тийм. Танад юу EMD-Cog гэмээр гэсэн. EMD-Cog гэмээр тийм. Юу лавлах шаардлагатай бол одоо лавлгаа утас байдаг үлээ. Байлгүй яг 70-11. 70-11-98 хаа. Тэг санаад байна. Гэтэ танай хуудсан дээр бол байгаа шүү дээ тий. Бүх юм байна. Манай олон нийтийн харилцагчтай ямар утсаар холбогдох уу? За үнэхээр одоо тэр мэрэгчлэнтгүүдтэй холбогдохоор бол ямар утастай холбогдох уу гэсэн бүх мэдээлэл маань болохоор манай энэ цахим хуудсанд байна. Бэлэн байна. Хоёул өнөөдөр амбулаторын тусламж үйлчилгээ, хэвтэ эмчилгээ тусламж үйлчилгээний тухайд ярьж байна. Өөр одоо дараагийн одоо миний асуугаагүй ч гэдэм үү боломжит тусламж үйлчилгээний талаар та мэдээлэл өгвөл. За ингээд боломжит тусламж үйлчилгээний талаар ихээр яг ерөнхийдөө тусламж үйлчилгээ тийм. За өндөр өртөгтэй мэдцлийн тусламж үйлчилгээг би бол одоо иргэд даатгалагчид илүү хүрсэн тийм тусламж үйлчилгээ гэж боддог. За нийтдээ 160 мэдцлийн үед хэрэглэгддэг. За 484 эмнэлгийн хэрэгслийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцаад явж байна. Өөрөөр хэлбэл одоо эмнэлгийн одоо нэг эмнэлгийн хэрэгсэл одоо сая төгрөгийн үнэтэй байхад нэг удаагийн хэрэглэгддэг л одоо эмнэлгийн хэрэгсэл байгаа шүү дээ. За тэрний болохоор одоо 700 мянган эрүүл мэндийн даатгалын сан маань хариуцж байгаа. 700 мянга гинэ. 700 мянга. Энэ бол зүгээр нэг жишээ тийм. Үлдэж байгаа тэр 300 мянган юмнаад даатгалагч өөрөө хариуцж төлнө гэсэн. Хэрвээ энэ тусламж үйлчилгээний маань зардлыг даатгалын сан маань хариуцдаггүй байсан бол тэр сая төгрөгийг даатгалагч өөрөөр хэлбэл тэр сая төгрөгийн үнэтэй эмнэлгийн хэрэгслийг даатгалагч маань өөрөө авчил одоо таниал хэрэглэнэ л гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр даатгалагчаас гараад байгаа тэр санхүүгийн эрсдлээс үүдэлтэй тэр санхүүгийн эрсдлийг нь л одоо хамгаалах зорилготойгоор хийж байгаа юм тусламж үйлчилгээ байна. Өндөр үнэтэй мэс цэцлэгээ сая таны яриан дээр одоо тэр хэрэгсэл гэдэг дээр нь одоо жишээлбэл хүмүүнт одоо нэг удаагийн юу одоо 50 өрч байд юм уу тэр бүх орхон байна тийм үү? Өөрөлдөл одоо нэг удаагийн хэрэглэгдэх одоо зүрхэн дээр болохоор одоо нөгөө стент гэж яриад байдаг. За дээрээс нь одоо тэр өвдөг түнхний үеинүүд орж ижиж болно тийм ээ. Гэх мэт жишээлбэл одоо тэр гинтлийн үед хэрэглэгдээд байгаа одоо тэр титан хадааснууд байж болно, шургнууд орж иж болох нь мөн тархины гинтлийн үед хэрэглэгдээд байдаг одоо титан ялтас гэх мэт юм жишээ. За дээрээс нь бүр илэг бөөр шилжүүлэн суулгах үед хэрэглэгдэж байгаа тэр эмнэлгийн хэрэгслүүд ч хүртэл одоо энэ чагсаалтад маань багтсан байж байгаа жишээтэй байна. За баярлалаа. Урилгыг авч студид ирсэн танд баярлалаа. За та бүгд ч гэсэн баярлалаа. Үзэгчдээ гүүр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын за тусламж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн баяр болд оролцлоо. Бид өнөөдөр амбулаторын тусламж үйлчилгээ хийгээд хэвтэ эмчлүүлэх тусламж үйлчилгээ авахд эрүүл мэндийн даатгалын сангаас авах боломж гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө. Маргааш гүүр нэвтрүүлэг 14 цагтаа дахин өргөх болно.